Сайн мань нархам хүндэт үзэгчтэй гээгээ өглөөг UBS телевизийн кофе эзэн нэвтрүүлэгтэй хамт өвсөж байгаа үзэгчтэй баярлалаа. За өнөөдрийн зочдоор трансформ хөтөлбөрийн оролцогчид ILD багийн гишүүд төвшин жаргал явуу холон за ариун болнор хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд хүргэе. Мөн хамтран хөтлөх салангууд энэ өглөөний мэндийг хүргэе. За зочдтой өглөөний мэнд хүргэе. Тэгээд эрхэм үзэгчдтэй бас энэ өглөөний мэндийг хүргэе. За нэвтрүүлгийн уламжлалаас бол ирсэн зочдоос халуун кофе цайгаар дайлдаг уламжлалтай та бүхэн өглөө кофе яваа заах. За тэгэхээр өнөөдөр бид нар бас та бүхэндээ зориулаад онцгой ундааг бэлдэж ирсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр кофе цайгаа түр хойшин тавиад хэдүүлээ. Манай энэ онцгой ундааг уунгаа хэдүүлээ халуун сайхан яриа өргөнүүлэх гэж бодож байна. Тэгэхээр хийж байгаа ийшээ өрөө тийм ээ. За тэгээд би аяг бэлдэх хэрэгтэй тийм. Би аяг аваад. За. За тэглэгээ яах вэ? Тэгэхээр юун түрүүнд бас хөтөлбөрийнхөө талаар яривал трансформ хөтөлбөр гэж яг юу юм бэ? Тэр хөтөлбөрийнхөө талаараас үзэгчдэд илэрнэ мэдээлэл өгвөл. За баярлалаа үзэгчдээ дахин энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр сая та бүхэн танилцуулсан ёсоор одоо бид нар бол ILT гэдэг олон улсын бизнесийн багийн одоо нэгсэндээ бие төлөөлөгч гишүүд байгаа юм. Тэгэхээр би яг товчхон трансформ хөтөлбөрийн талаар ярихаас өмнө үзэгчдээ бас ILT багийн талаар нэг товч мэдээлэл өгье гэж бодож байна л да. Тэгэхээр ILT гэж энэ одоо үндсэндээ бол гадаад үгэлдээ International Leaders Team буюу олон улсын манлайлагчдын баг гэдэг ийм одоо бизнесийн баг хамт олон байгаа. Тэгээ манай үйл ажиллагаа бол одоо яг ILT баг бүрэлдэхүүн тогтнож энэ одоо тогтолцоо бий болж ялангуяа олон улсын зах зээл дээр бид нэр энэхүү бизнесийн үйл ажиллагаа эхэлснээс хойш одоо бараг 5 жилийн хугацаа болж байна. Тэгэхээр бид нар бол Америкийн нэгдсэн улсын For Life гэдэг компани маркетинг дээр суурилсан ийм олон улсын манлайлагчдын баг одоо бизнесийн баг хамт олон байгаа. Ер нь бол одоо дэлхийн бараг 10 гаруй улсад манай монголчууд бас яг энэ багийн төлөөлөгч одоо гадаадын улс орнуудад бизнесээ өргөжүүлээд ажиллаж байгаа. Бидний гол одоо үндсэн зорилгууд бол мэдээж одоо бие сэтгэл болоо тарих оюуны хөгжлөө илүү сайн хамтдаа хөгжүүлж олон улсын тавцанд энэ монголчуудын байлдан дагуулах чадвар, оюуны хүч, бололцоо ямар байдаг, ялангуяа энэ бизнесийн талбарт бид нэр энэ шууд худалдааны бизнесийн боломжийг ашиглаж олон улсын зах зээл дээр бид нар юу хийж болох вэ, ямар амжилтанд хүрч болох вэ гэдгийг хамтдаа үзүүлээд явж байгаа юм баг хамт олон байгаа. Тэгээ ер нь бол ILT багийнхны талаар, For Life компани талаар бас манай үзэгчид бас баггүй сонсч байсан байх гэж бодож байна. Ер нь бол бид нар урд өмнө олон телевизээр, олон одоо мэдээллүүдээр бас мэдээлэл хэрэгслүүдээр бид нар мэдээлэл өргөж ирсэн. Хүмүүс ялангуяа Transfer Factor гэдэг энэ гайхалтай дархлааны бэлтгэлийг үйлдвэрлэдэг компани гэдгээр нь бүгдээрээ сайн мэднэ. Монголчууд гэсэн одоо яг энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд бараг 9 жил болсон. Энэ хугацаанд одоо гайхалтай үр дүнгууд хүрсэн байдаг. Тэгэхээр бид нар өнөөдрийн ирсэн зорилго бол за баярлалаа. For Life компани ILT баг гэхээсээ илүү бид нар трансформ хөтөлбөрийг бол сүүлийн одоо хагас жилийн хугацаанд одоо Монгол орон даяараа цаашлаад одоо гадаадын улс орнуудад монголчууд энэ зохион байгуулад явж байгаа энэ сайхан хөтөлбөрийн талаар үзэгч олонтойгоо хуваалцах зорилготойгоор ирсэн байгаамаа. За тэгвэл өргөжлүүлэн трансформ хөтөлбөрийн талаар та мэдээлэл өгвөл те. За трансформ хөтөлбөр маань үндсэндээ бол одоо 3 үндсэн чиглэлтэй явагдаж байгаа. Энэ 3 үндсэн чиглэл. Ер нь бол өөрөө бол эрс өөрчлөгдөх гэсэн үг шүү дээ, тийм. Эрс өөрчлөлтийг хийх юм зорилготой хөтөлбөр байна гэж ойлгох нь. Тэгэхээр 3 үндсэн чиглэлтэй. Нэгдүгээр чиглэл нь болохоор эрүүл хооллолт гэж байгаа. За энэ талаар бол хүмүүс маань мэдээлэл сайтай байгаа гэж бодож байна, тийм ээ. Маш олон төрлийн эрүүл хооллолтын зөвлөгөө мэдээлэлүүд өгдөг болсон. За хоёрдугаар хэсэг нь болохоор эрчимтэй хөдөлгөөн. За эрчимтэй хөдөлгөөнөр бол трансформ хөтөлбөр маань өөрөө Зумбо бүжгийн тийм ээ эрчимтэй бүжгийн одоо хөдөлгөөнүүдийг илүүтэй авч ашиглаж байгаа. За трансформ зумбо хөтөлбөр гэж явагдсан. За спиннинг хөтөлбөр гэж явагдажсэн тийм ээ. Гэхдээ одоо бол бид нар зумбог илүүтэй авж байна л да. Яагаад зумбо бүжгийг илүүтэй сонгож авч ингэ хөтөлбөртөө хамруулах болсон гэхээр хөтөлбөрийн эрчимтэй хөдөлгөөнийг хангах болсон гэхээр ерөнхийдөө бол хүн дасгал хөдөлгөөн хийж байхдаа бол илүүтэй дарамтыг мэдэрч идэг. За энэ дасгалыг би энэ тоог гүйцээх ёстой шүү тийм ээ. Энэ дасгалыг би өргөөд энэ туухайг ямар ч хэсэн гаргаад тавих ёстой шүү гэдэг юм уу. Альсвал багш хажууд шахаад ингээ байж хахад те нэлээд дарамт мэдэрч энэ дарамтыг давж гарснараа одоо амжилт ирнэс гэдэг юм уу. Би галбараа сайхан болгоно гэж ингэж бодож хийдэг бол бүжгэлж байгаа үедээ бол хүн зүгээр л аз жаргалыг мэдэрч идэг юм. Тэгсэн тийм учраас одоо бүжгийн энэ сайхан зохион байгуулалтыг хийгээд өгөхгүй байгаагаас үүдээд залуучууд маань баар савнд хүртэл очиод бүжиглэх. Одоо ингээ баарнд одоо байж идэг шүү дээ. Ундаа уугаад л бүжгэлж идэг те. Заавал тэр согтууруулахундаа хэрэглээд шаардлагагүй хүмүүс байж. Тэд нар яаж байгаа дотроо сайхан бүжгийн тэр хэмнэлийг мэдрэх, эрч хүчтэй хөдлөх зорилготой л очиж шít. Тэгэхээр энэний сайхан эрүүл сайхан хамт олонтой нөхцөлд нь бүрдүүлээд өгчээ гэдэг утгаараа.
Тэгэхээр бүжиглж байгаа үед хүн дандаа аз жаргалыг мэдэрч идэг учраас эрчимтэй хөдөлгөөнийхөө хэлбэрийг бид нэр 100 бүжгээр илүүтэй сонгож ажиллаж байна. 3 дугаарт нь болохоор эрүүл зөв хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. Тэгэхээр би үзэгчтэй хандаж хэлэхэд бол хэрвээ та ингээд амьдралдаа нэг өөрчлөлт хийх зорилго тавьсан бол тэгсэн мөртлөө юунаас эхлэхээ мэдэхгүй ингээд яваад байдаг шин. Ямар нэгэн өөрчлөлт хийхгүй бол болохгүй нэгдээ бүгдээрээ мэддэг боловч юунаас эхлэх вэ гэдэг мэддэг. Энэ үед та би шууд юу гэж хэлдэг вэхээр та өөрийнхөө бие галбираас эхлээд өөрчлөлтийг эхлээсэй гэж хэлдэг. Ерөөсөө л эерэг зөв хамт олныг олоод тийм ээ. Тэгээд тэднэртээ нийлж өөрсдийнхөө бие бэлдэрт өөрчлөлт гаргаж эхэлнэ. Бие бэлдэртээ өөрчлөлт гаргаад эхэлчихсэн хүн дараа нь бусад юу ч энэ мэдчлэн өөрчилж бие сурж сайжруулж болох юм байна гэдгээ ойлгоод авчдаг гэсэн үг байхгүй. Тийм учраас манай хөтөлбөрийн 3 дугаар үндсэн зүйл маань болохоор эрүүл зөв хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг ийм бүтээгдэхүүнүүдийн талаар одоо 3 дугаар чиглэл маань гэсэн үг л дээ. Тэгэхээр эрүүл зөв хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг яагаад энд орж ирж байгаа юм гэхээр ер нь бол 3000 жилийн өмнө Гиппократ гэдэг нэг хүн хэлсэн байд юм байна. Би өөрөө анагаах ухааны хүн биш учраас анагаах ухааныхан бол энэ хүнийг маш сайн таньж байгаа л да. Яагаад гэвэл энэ маань орчин цагийн анагаахыг үүсгэн байгуулсан ийм хүн гэж эцэг нь гэж ингэж үздэг юм байл да. Тэр Гиппократ гэдэг хүн юу гэж хэлсэн бэ гэхээр 3000 жилийн өмнө хүн төрлөختний идж байгаа хүнс нь хоол бол эм болоод эм нь өөрөө хүнс болсон үед хүмүүс эрүүл саруу сайхан амьдрах боломжтой гэж хэлсэн. Энэ юу хэлж ийн вэхээр одоо 21-р зуунд энэ хүний хэлсэн яриа биелээ болж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нэг төрөл зүйл бүр гарч ирээ тогтчихлоо шүү дээ. Энэ юу хэлж ийн вэхээр хүнснээсээ бид нар эмчилгээний шин чанарыг бас авч идэг, тийм ээ. Идж байгаа зүйл маань эргээгээд бас бид нарыг зөвхөн цадахаас гадна эмчилж идэг ийм хэлбэрийг л бий болгож байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бол энгийн хүмүүст зайлшгүй хэрэгцээтэй зүйл байдаг. Тамирчид бол энийг хэрэглэхээ мэдж идэг шүү дээ. Ойлгомжтой энийг хэрэгжилж бид нар амжилтанд хүрнэ гэдээ мэдж идэг. Энгийн хүмүүсийн тарих тамирчин хүний тарих хоёр өөрөөр ажилладаг юм байл да. Та хоёрыг хүлээн зөвшөөрч байна уу? Хоёр хөтлөгч маань тий. Тэгэхээр энэ ямар яаж өөрөөр ажилладаг вэ гэхээр тамирчин хүн бол өнөөдөр эхлүүлсэн бэлтгэл 100000 бэлтгэлийн дараа би анхныхаа тэмцээнд орно ч гэдэг юм. Альсвал олимпийн медаль авах гэдэг юм уу? Тухайн зорилгоос хамаарж байгаа тий. Ингээд 100000 удаа тэр бэлтгэл үргэлжлэх ёстой гэдгийг толгоонд ойлгочихдаг. Харин энгийн хүн бол 10 өдрийн эрчимтэй хөдөлгөөний дараа толинд нэг сайхан хараад үзлээ. Нэг айхтар үр дүн байхгүй бол за уучлаарай би одоо болио гэдэг ч юм уу те зорилгоос ухрах тохиолдол гардаг. Тэгэхээр энгийн хүнд юу хэрэгтэй вэ нөхөр илүү хурдан үр дүн л хэрэгтэй байхгүй. Хурдан үр дүн сайхан харагдж ивэл цаашаа үргэлжлүүлэх урам зориг нь сэтэрч гарч ирж идэг байна шүү дээ. Тийм учраас энэ хурдан үр дүн өгөхийн тулд маш эрүүл зөв хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг сонгох шаардлагатай учраас бид нар 3 дугаар үндсэн чиглэлээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж сонгосон байгаа. Энэ дээр Америкийн нэгдсэн улсын For Life компани хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг сонгож ингэж ажиллаж байгаа да. Хотлын дэлгэцэн дээр бас гарч байгаа л да. Таны ус зориг гарч байгаа шиг байна те. Маш их өөрчлөлт бол явагдсан зориг байх шиг байна. Тэгээд энэ өөрчлөлийг мэдрэхийн тулд бас хэдийгээр хугацаа зарцуулсан бэ. Тэгээд энэ дасгал хөдөлгөөнийг эдгээр бүтээгдэхүүнтэй хавсраад хэрэгсний үр дүнд гарсан. Хойно миний зургийг төр өгчихгүй те. Ер нь бол энэ хойно харагдаж байгаа сая харагдажсэн зураг маань бол 5 сарын хугацаанд гарсан үр дүн юм байна. 5 сарын хугацаанд гарсан. Тэгээд энэ үр дүн бол мэдээж нөгөө хүнсний нэмэлт бүтээгдэхүүн маань маш их одоо үр дүн үзүүлсэн. Нэгдүгээрт би бол үзэгчтэй хэлхэн зөв байх. Би бол мэрэгжлийн тамирчин хүн бол биш ээ. Гэхдээ мэрэгжлийн тамирчин биш гэхээр бид нар хөдөлгөөн хийхгүй байж болно гэж ингээ бодоод л яваад байдаг тий. Тэгээд ингээ маш удаан хугацаанд ингэж явсан. Би ч одоо 30 гаруй наснда нэг 40 орчим мэдээлэлтэй бүсгүй шиг л болсон байлаа шүү дээ. Нэгсэнд залуучууд маань ингээ хараад байхад нэг 30 гаруй гутаал те. За одоо бол би өөр үүрэгтэй болчихлоо гэж боддог. Өөр үүрэг нь юу юм гэхээр нөгөө гэр бүлээ асарч, тойлох, орлогоо нэмэгдүүлэх те, аюулгүй байдлаа хангах гэдэг үүргийг өөрийнхөө нуруунд дээр авангуудаа нөгөө эрүүл мэнд гэдэг чухал зүйлээ хаях гэдэг л да. Тэгэхээр ихэнх залуучууд, орчин цагийн залуучууд яаж нөхөр ажил дээр очиод сууж идэг, гэртээ очиод сууж идэг тийм ээ. Тэгээд ер нь суугаа хөвшилтэй болсноос болоод одоо жирэмсэн бүсгүй шиг бие галбиртай болж эхэлсэн л дээ. Тэгээд энэ дээр би бол 2015 онд Америкт явж байхдаа тэр нэг мундаг Кайл Минорд гэдэг хүний ихтгэлд суугаад хөгжлийн бэрхшээл гэдэг зүйлийн талаар бодож эхэлсэн. Хөгжлийн бэрхшээл гэдэг бол хөгжөхөд учраад байгаа саадыг л хэлж байгаа шүү дээ, тийм ээ. А тэрнээс биш хөлгүй ч юм уу, гаргүй ч юм уу, нүдгүй хүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэхгүй. Ягаад гэвэл тэр хүмүүс хөгжөөд болоод байна, тийм ээ. Чадварынхаа дагуу ингээд өөрийгөө чадах чинээгээр хөгжүүлээд. А гэтэл эрүүл сарвал сайхан байж иж хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийг л би энэ гүзээ гэдэг зүйлээр томьёолоод байгаа юм. Хэрвээ та гүзээтэй бол хөгжлийн бэрхшээлтэй байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд бүтээгдэхүүнээ хэрэглээ сайхан ингээд явсан өнөөдөр одоо ингээд энэ миний 5 сарын үр дүн байж байна. 1 2 одоо 5 6 7 8 9 сард байгаль нуурын дээр ахуулж исэн зураг маань байж байгаа байхгүй. Тэгэхээр 5 сарын хугацаанд бас бие галбираа тодорхой хэмжээнд маш сайн өөрчилж чадсан. Энэ өөрчлөлт маань дасгал хөдөлгөөнөө зогсохгүй байхад надад тусалж байгаа гоё өөрчлөлт байхгүй. Тийм учраас залуучуудад хандаж хэлэх гээд
30 гараад эхэлсэн бол та харин ч одоо өөрийнхөө эрүүл мэндэд илүү анхаарал тавьснараа нөгөө гэр бүлийнхээ аюулгүй байдлыг бүр баталгаатай хангаж авах юм шиг гэдгийг хэлдэг. Угсаа яг хүн хөгшөрч биш хөгшөж өгдөг гэсэн яг тэр бол сүүлийн үед бол нэлээд батлагдаад байгаа шүү дээ тий. За танаа энэ хөтөлбөрт хамрагдахад одоо нас хөөсч гэдэг юм уу заасан зүйл байгаа. Бас эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхэд бас хориглох заалт ч гэдэг юм уу. Энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгч. За хөтөлбөрийн хувьд бол яг Монголд одоо хэрэгжиж эхлээд бас 2 жил гаруй хугацаа өнгөрцөн байна. Ер нь бол энэ трансформ хөтөлбөрийг бол манай Монгол улсад бол яг энэ бусад бүх одоо орон даяар хүн болгоо оролцох боломжийг бол сая бид нэр өнгөрсөн 8 сараас хойш нээлттэй болголоо. Урд нь бол тийм хаалттай онлайн хэлбэрээр зохион байгуулдаг байсан. Яг нь мэдээж ганц хүн нэг зорилго тавиад гой сайхан бие галбиртай олъё гэж зүтгэхэд бэрхшээлүүд тулгардаг шүү дээ. Тэгээд тэр бэрхшээлийнхээ өмнө бол хүмүүс ихэвчлэн ихэнх нь бол бууж өгөөд үр дүндээ хүрч чаддаггүй. Тэгэхээр тэр үр дүнг тэр зорилгыг олуулаа ингээд нэг групп болоод хамт олон болоод ингээд нэг зорилгын төлөө хамтдаа нэгээ дэмжиж явхад бол илүү сайхан үр дүн гаргахыг бид нар энэ хөтөлбөрүүдээр харсан. Одоо Монголд бол энэ трансформ хөтөлбөр ялангуяа тэр хаалттай Facebook групп дээр онлайн хөтөлбөр хэрэгжээд аль хэдийн 7 хөтөлбөр яваад дууссан байна. Энэ хугацаанд бол монголчууд 1000 гаруй хүн бол бодиттой үр дүнд хүрсэн явж байгаа гэсэн бидний тоо байгаа. Яг сая бол хэдхэн хоногийн өмнөөс трансформ 8 дахь хөтөлбөр эхлээд ингээм амжилттай явж байна. Хөтөлбөрт оролцоход бол хүн болгонд мэдээж нэг л гол шаардлага байгаа. Тэр бол та өөрийнхөө тавьсан хүссэн зорилгоон төлөө тууштай тэмцэх чадвартай тийм хүсэл тэмүүлэлтэй л байх хэрэгтэй гэсэн шаардлага. Тэгэхээр мэдээж яг энэ бид нар бол ихэвчлэн онлайн хөтөлбөрөөр бол энэ тусгай үйл ажиллагаа маань явагдаж байгаа. Гэхдээ сая манай төвшин жаргалахын хэлсэнчлэн яг одоо бид нар юм клубын системээр бас манай албан ёсны төв офис дээр манай клуб 7 хоног болгон хичээлж байгаа. Клуб дээр бол хүссэн хүн болгон ирэх боломжтой. Ямар нэгэн татвар хураамж байхгүй. Хамгийн гол нь ирээд хамтдаа бүгдээрээ бас нэг цаг 30 минут гоё бүжиглээж хөдөлгөөний эвслээ сайжруулж энэ сайхан одоо дэлхийд номер 1 гэж нэрлэгдэж байгаа энэ уургнаас ууж өнөөдрийн одоо бие организмынхаа шаардлагатай энергийг нөхөж аваад тэгээд өдөрт шатаах хэвээр калори гэж байдаг бол тэрийг хамтдаа шатаагаад ийм бас сонирхолтой үйл ажиллагаа манад байнга болж байгаа. Тэгэхээр бол оролцохыг хүсэж байгаа хүн болгон одоо энэ доор гарч байгаа утсаар холбогдоод шууд ирээд бид нартай одоо халбогдож уулзаж энэ хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой гэсэн үг. Хориглох заалт байгаа л. За ер нь бол бүтээгдэхүүний хувьд бол ер нь манай монголчууд бас мэддэг болсон трансфер фактор гэдэг бол ерөөсөө хүн ихээс төрөхтөл эхийн ангир уургаар дамжуулж авдаг одоо дархлааны хамгийн сайн уургийн мэдээлэл дамжуулдаг молекул гэж ер нь бол одоо дөнгөж нэрагаас авахуулаад хөгшид буурай нар маань хүртэл өнөөдөр хэрэгжилж байна. Тэгэхээр өнөөдрийн бидний онцгойлж авчирсан бүтээгдэхүүнүүд бол энэ Proteaf уураг Burn гэдэг одоо энэ өг шатаагч Renova Energy гэдэг эдгээр бүтээгдэхүүнүүд бол яг дэлгэрэнгүй танилцуулгын манай төвшин жаргалах хэлэх баг. Ерөнхийдөө эдгээр бүтээгдэхүүнүүд бол хориглох заалт гэж байхгүй. Яг жишээлбэл зүгээр яг шатаагч гэдэг энэ Burn бол жирэмсэн хөл эмэгтэйчүүд ууж болохгүй гэсэн юм байгаа. Бусдаар бол ер нь бусад бүтээгдэхүүнүүдийг бүхэл насны хүмүүс ууж яах хөвчлэн мэдээж яг бие галбиртаа анхаарч гоё сайхан бие галбиртаа болоё гэвэл хүмүүс мэдээж бага насны хүүхдүүд нь хэрэглээд байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр хөвчлэн насанд хүрсэн хүмүүс эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд явж байгаа гэсэн үг. За зочин бас яваа болгоноос өргөжлүүлээд хэдэн асуултыг асууя. Уураг уугаад хичээллэх, уураг уухгүй байгаад хичээллэх хоёрын ялгаа ер нь юу вэ? Тэгээд дээрэс нь яг нөө уураг уугаад хичээллээд явж явцад гаргах өөрчлөлтүүдийн талаар бас яриул. За яг зөв. Ер нь бол төвшин жаргалах түрүү хэлсэн. За энгийн хүн одоо маш удаан бэлтгэлийг тез чаддгүй байгаа гэсэн тийм мэржлийн хүмүүс болохоор асан тууштай хийх одоо сэтгэл зүйтэй байдаг. За уураг уугаад ер нь бол манай уургийг хэрэглэсэн хүмүүсийн үр дүн бас байгаа. Богино хугацаанд үр дүн гарч байгаа учраас маш цаашдаа шантрахгүй тууштай явах юм боломжийг олгож өгч байгаа гэсэн. Тэгэхээр ер нь булчин болоод бие махбодыг ер нь эрчимтэй болгож өгнө гэсэн үг. Тийм зөв бие галбиртай болгож өгч байгаа. Би сонсчлээсэн л да энэ нэг яг бүр тамирчин биш л уураг уугаад одоо суд сунах ч юм уу тиймэрхүү асуудлууд гардаг гэж энгийн хүмүүсийн ойлголтууд их байдаг учраас уургаас ер нь их татгалздаг. Тийм тэр талаас үзэгчтэй зөв ойлголтыг өгвөл. За ер нь бол тиймэрхүү тохиолдлууд байдаг. Гэхдээ бас тухайн бүтээгдэхүүнээс их шалтгаалж байгаа. Зөв бүтээгдэхүүнээр хэрэглээд ер нь бол бэлтгэл хийж байгаа хүмүүс маань 3 сар нэг юм уу ч юм уу 1 сар хийсний дараа ер нь бол нэмэлт тэжээлийг хэрэглэж болох юм байна. За тэгснээр биед нь ямар нэгэн ганц нөлөө сөрөг заалт байхгүй. За хамгийн гол нь маш сайн одоо чанартай хүний биед одоо сөрөг заалт байдаггүй. Тиймэрхүү бүтээгдэхүүн хэрэглэвэл ямар нэгэн одоо айх аюул байхгүй байдаг гэсэн үг л дээ. Тэгээ ер нь бол үзэгчид маань бол одоо маш олон бүтээгдэхүүний мэдээлэл авч байгаа шүү дээ. Ер нь бол тэг мэдээлэлээр бол одоо бөмбөгдүүлдэг 90 үед амьдарч шүү дээ бид нар чинь.
Тийм учраас би энэ хойно бас явуу уламгийн үр дүнгийн зургийг өгөөсэй гэж бодож байна. Ерөнхийдөө бол хүн одоо үр дүнд л одоо илүүтэй анхаарал хандуулна. Тийм учраас явуу улам маань трансформ хөтөлбөрийн маань бас оролцогчд, жилдэг оролцогчдын нэг байгаа. Үр дүнгээсээ бас болцсон тийм. Би трансформ гэдэг хөтөлбөрийн одоо 6-т нь орж исэн. За өөрийн одоо хүсч хүлээж исэн үр дүнгээ 2-оос 3 дахин илүү олж авч чадсан баг. Тэгснээр би одоо өөртөө ихтэй одоо зөв амьдралын дадалтай болцсон. За тэгээд одоо 8 хөтөлбөрт нь оролцоод одоо өшөө илүү бие дээр өөрчлөлтийг гаргах гад одоо ингэ оролцоод явж байгаа. Урд нь бас би одоо амьдралын буруу хөвтөөсөө болоод одоо их одоо таргалж явж исэн гэсэн үг л тийм. Тэгээд одоо энэ хөтөлбөрт хамрагдсанаар одоо би айгу өөртөө ихтэй одоо зөв бие албартай болох тал руу одоо орцсон явж байгаа гэсэн. Трансформ хөтөлбөр ер нь хичнээн хугацаанд үргэлжилдэг, хичнээн оролцогчдын хооронд бас зохион байгуулагддаг. За трансформ хөтөлбөр маань өөрөө 50 хоногийн турш трансформ ралли гэдэг. Ер нь бол 5 төрлийн ийм одоо хөтөлбөр дотор маань 5 төрлийн арга хэмжээ байгаа гэсэн үг л дээ. Нэгт нь бол трансформ клуб. Энэ клубын үйл ажиллагаа бол 7 хоногт одоо манай баг 3 удаа зохион байгуулад 2 удаа зохион байгуулад 3 дахь өдөр 15 цагаас хагас өдөр 16 3 дахь өдөр 16 цагаас хагас өдөр 15 цагаас зохион байгуулж байгаа. Энэ клубын үйл ажиллагаа бол нээлттэй. Энд хүн үрж ирээд бүтээтгүн амталж үзээд бид нартай хамт бүжгэлж үзээд тийм ээ трансформ хөтөлбөрийн талаар мэдээлэл авах гэсэн үг. Эдгээр доор байгаа утаснуудаас бол энэ мэдээллүүдийг аваад шууд очиж байна. Хоёрдугаар арга хэмжээ нь болохоор трансформ ралли гэдэг. Энэ маань болохоор 50 хоногийн турш онлайнаар бүгд одоо хоорондоо өрсөлдөж нэгсэндээ ялагчийн төлөө өрсөлж гэсэн үг шүү дээ тийм. Дээрээс нь маш том бүтээтгүний шагналтай, мөнгөн урамшуулалтай ийм уралдаан тэмцээн байж байгаа. Энд маань ойролцоогоор одоо ингээд хамгийн багадаа бол нэг одоо манай групп 1000 орчим хүнтэй болчихсон. Ингээ явж байгаа. Энэ 1000 орчим хүмүүсээсээ тусдан трансформ ралли групп руугаа аваад зорилготой хүмүүсийг аваад тэгээ өдөр болгон маш шаардлагатай тийм гоё даалгавруудыг өгөө явдаг. Сонирхолтой даалгаврууд. Хүнийг өөрийнх нь хайр цагнаас нь гаргасан даалгавруудыг өгөө те. Тэгэнгүүтээ нөгөө группт хамрагдаж байгаа учраас бид нар маань яадаг вэхээр өглөө ингээд хүн шантрах тохиолдол гарна та. Шантрахад нөгөө өглөө чинь бид нар босч ирээд Facebook-ийн notification-ыг шалгадаг шүү дээ. Тэгэхэд л ингээд групп дээр баахан мэдээлэлүүд орцсон. Ингээд дараад харахад л нэг өрсөлдөж байгаа бүс хүн ч юм уу, нэг өрсөлдөж байгаа залуу ч юм уу дасгалаа хийцэн л байдаг байхгүй. Нөгөө зөв хоолоо идсэн л байдаг байхгүй те. Тэнгүүд хүн нэгдүгээр шаранда, хоёрдугаарт урам зориг аваад тэндээс ингээд бүр ингээд бүгднгээс нь хоцрохгүй явахынсаа гэсэн хүсэл тэмүүлэл бий болдог. Дээрээс нь маш мэрэгжлийн заавар зөвлөгөөнүүдийг өгөөд өдөр тутмын даалгавруудыг чинь тодорхой болгож өгч байгаа. Та өнөөдөр ийм юм дээрээ ийм дэглэн бариараа ингэж хооллороо тэгээд ийм дасгалуудыг хийгэр гэдэг нь бүр заагаад өгсөн учраас хүн одоо юу хийх вэ гэж бодоод суух тийм одоо шаардлага байхгүйгээр л шууд даалгавруудаа биелүүлээ явчихдаг. За трансформ хөтөлбөр маань одоо Швед, Чех, Польш гэдэг Европын орнуудаар хэрэгжээд явж байна. Яг монголчуудаас одоо гаргасан, задлсан гадаадын орнууд гэсэн үг. За мөн өвөр Монголд маш эрчимтэй хэрэгжиж байна. Бид нар сая 90-нд том арга хэмжээгээд ирлээ. Зүүн сүн тушуу, авах шунууд арга хэмжээгээд би 3 хоногийн өмнө хайлаар хотод бас трансформын клубын нээлтүүдийг хийчихэд ингэ ярьж байгаа. Тэгэхээр энэ маань олон улсыг хамарсан маш том эрүүл амьдралыг эрхэм болгоцгоё гэсэн урайтай ийм хөтөлбөр маань ахна шүү дээ. Танаа раллид хамрагдсан хүмүүс ер нь 50 хоногт дээд талны ер нь хичнээн хэл хаях боломжтой байна. За дунджаар бол нэг 15-аас 15 кг хайсан үр дүнгууд харагдаж байна. Манай ялагч нар ингээд тайзан дээр гараад үг хэлдэг л дээ. Тэгэхээр ялагч нарынхаа үр дүнгээс сонсоод зургийг хараад ингээд хэдэн мянган хүн цуглаад трансформ парти гэдээ ялагчаа тодруулах арга хэмжээ гэдэг байхгүй юу? Энэ ард нэг бичлэг яваад байгаа. Маш олуулаа ингээд бүжиглээд байгаа. Тэгээ энэ ямар арга хэмжээ гэхээр трансформ парти гэдэг арга хэмжээний маань зохион байгуулж байгаа бичлэг байна шүү дээ. Энэ дээр ингээд хэдэн зуугуудаа цуглаад ялагч нараа тодруулдаг. Ялагч нар маань гарч ирээд үр дүнгээ харж байгаа. Бид нар чинь бас хөтлөө зохион байгуулаа байж байгаа сонсож байгаад ойролцоогоор бол 15 кг. За тэгээ 15-аас 20 кг-ийн хассан хүмүүс байж байна. За залуучууд гэтэл энэ хөтөлбөрт орохоор яадаг вэхээр жин дээр зогсохоор хэвээрээ байгаад байдаг. Тэгсэн мөртлөө тойлонд харахаар бүр ингээд гидс байхгүй болоод булчин том орчихсон байдаг ч юм уу те ийм үр дүнгууд. Бүсгүүчүүд бол жингээ хасаад хөнгөрөөд явчихдаг. Тэгэхээр яг нөгөө тухайн хүн юу хүсэж чинь тийм үү? Тэр чиглэлээр нь дасгалжуулаад хэрэглээг хангаа явж байгаа учраас уурга угаа явж хахад уурга нөгөө булчин алдахгүй тэгээ өөхөн шатаад галбирлаг болох. Одоо нөгөө турах гэдэг үг чинь модноос гарчаад байна шүү дээ. Нөгөө турж үхсэн мал гэдэг шиг те ингээд хамаг идис жижигэрж ийн гэсэн үг байхгүй. Харин галбирж ийн гэдэг бол хэрэгцээтэй юмнууд нь том, хэрэггүй газраараа сайхан нарийнхан галбирлаг байхыг хэлж байгаа. Ерөөсөө яг энэ бол трансформ хөтөлбөрийн зорилгод байхгүй. Тэгээ энэ хэдэн зуун хүн цуглаад азтны шалгаруулаад гоё арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Одоо бид нар чинь 1 сарын 5-нд одоо трансформ 8 хөтөлбөр маань үргэлжилж байгаа байхгүй нөгөө хүмүүс маань цугулчихсан 50 хоног л бижигнж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд 12 сарын
20 дуусна энэ хөтөлбөр маань. Тэгээд 11 сарын 5-нд эхэлсэн юм тий. 11 сарын хэдэнд эхэллээ? 1-нд эхэлсэн. 11 сарын 1-нд эхлээд 12 сарын 20-нд дуусна 50 хоног нь. Тэгээд ялагчаа тодруулахдаа 1 сарын 5-нд ялагчаа тодруулах том арга хэмжээг хийх юм. Энэ маань болохоор нөгөө шинэ жилийг угтаж байгаа арга хэмжээ маань байна шүү дээ. Шинэ жилээс өмнө одоо галбиржих зорилготой юм хүмүүсээ цогцолоод явж байгаа. Одоо бол үзэгчдтэй хэдүүлээ бүтээгдэхүүн талаас нь бас нэг тайлбарлая те. Ер нь бол трансформ хөтөлбөрт оролцож байгаа бүтээгдэхүүнүүд жишээ нь Transfer Factor Burn гэдэг энэ бүтээгдэхүүн байна. Энэ бол маш эрчимтэй шатаагч бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл нөгөө гэц доторх өөхийг маш хурдан шатааснараа бид нар хамгийн түрүүнд юу ч гэсэн гүзээ гэдэг зүйлээсээ бушуухан салаад авах боломжтой байна шүү дээ. Өдөрт 4 капслыг өглөө өлөн дээр шууд уучна. Тэгээд 5 хоног уугаад 2 хоног амраад явна. Энэ маань 100% байгалийн гаралтай шатаагч учраас маш сайн үр дүнгээ өгөн, дээрэс нь гаж нөлөө сөрөг залт байхгүй. За дараа нь болохоор Proteef гэдэг энэ ураг. Манай ер нь бүтээгдэхүүнүүдийг онцлог болгож байгаа нэг зүйлийн түрүү ариун бол цугсганд дурдсан. Энэ бол Transfer Factor гэдэг орц шүү дээ. Та бүхэн сонссон баг. Үзэгчид ихэнх нь мэддэг болцсон байгаа. Энэ юу гэхээр хүний дархлаа системийг 2-оос 3 дахин илүү сайн ажилуулж өгдөг унган дархлааны эс гэж. Тэгэхээр энэ Transfer Factor-ийн орц нь эдгээр бүтээгдэхүүнүүдийг бүр эмчилгээний шин чанартай болгочихж шүү дээ. Дээрээс нь эрүүл амьдралыг дэмжиж ингэ явж байгаа. Энэ Proteef уураг бол дотор өөх шатаах хуваараа дэлхий дээр хамгийн өндөр хувийг үзүүлсэн уураг байж байгаа. А дээрээс нь одоо уураг чинь ингээ сайжраад л яваад байгаа байхгүй юу? Дээр үед чинь нэг өмхий үнэртэй сонин уураг зардаг байлаа. Одоо бол арай гоё амттай болоод ирлээ тийм ээ. Энэ юутай холбоотой гэхээр уурагны өөрийнх нь хэмжээ одоо уурагны хэмжээ жижигрээд л яваад байна гэсэн. Жижигхэн байх тусмаа үр нөлөө илүү сайн байдаг. Тэгэхээр Proteef уураг бол дэлхийд яг зөв задрах шаардлагагүй болж ирнэ гэсэн үг байхгүй сүүлдээ бүр. Одоо бол уулаа шууд уургийн дутагдуудыг нөхөөд өгчих боломжтой. А том хэмжээтэй уураг болохоор ч нөө илэг бөөр ходоодууд чинь задлж байж тийм ээ. Хоол боловсруулах хэрэгтэн ачаалж иж задардаг бол энэ маань шууд уургийг нөхөн гэсэн. Proteef уураг бол дэлхий дээрх хамгийн жижиг уураг. Одоо энэ протеин гэдэг хэмжээгээ хэрэглэхээ болсон. Энэ маань пептид гэдэг одоо жижиг хэмжээстэй уургууд болж хувирсан байна шүү дээ. Өөрөөр хэлбэл бид нар ийм том савтаа нэг whey protein хэрэглэх үү? Альсуулийн жижиг Proteef хэрэгсэн үр дүн яг адилхан гарна гэсэн үг байхгүй. Ийм уурга байна. За дараагийн нэг бидний магтах дуртай нэг бүтээгдэхүүн бол Energy Go Sticks гэх. Одоо бидний ууж байгаа энэ ундаа байж байгаа. Энэ бол их гоё амттай мөртлөө 0 сахар. Одоо сахар байхгүй гэсэн үг. Огт сахаргүй. Жишээ нь сахарын асуудалтай хүмүүс бол энийг ууж болно. Тийм, маш гоё чихэрлэг амттай. Энэ юуны амт гэхээр өөрийнх нь жимсний, бөөрөлсөн жимсний амт нь байж байгаа. Тэгээд өөрөө дархлаа дэмждэг зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж өгнө. Бэлтгэл хийгээд залхуурдаг ч юм уу. Бэлтгэлийн дундуур эрч хүчин сэргэж өгдөг. Аль эсвэл өдөртөө одоо нэг ажлын үеэр идэвхгүй байдаг. Кофенаас хамааралтай болсон хүмүүс их байдаг шүү дээ. Тэр хүмүүс кофе уухын оронд энийг авчихна. Хүүхдүүдтэй маш их сахартай ундаа өөхийн оронд энийг найруулж өгч юм бол дархлаагийн дэмжээд давхар одоо үр дүнгийн эрч хүчийн сайжруулад бүгд одоо өдөрт яаж явах вэ? Энийг бол өдөрт нэг одоо ийм одоо кофе шиг савлгаатай 250-аас 300 орчим грамм усантай. Шингэн уудаг хүн бол 400-500 грамм усан ч найруулж болно. Ингээд өглөө үдээс өмнө амны цангаа тайлах байдлаар уугаад л явчихна. Үдээс хойш уучих юм бол орой унтахад бас жоох асуудал үүснэ шүү дээ. Ийм байж. За дараагийн бүтээгдэхүүн бол энэ Renova гэж бүтээгдэхүүн байна. Энэ бол залуужуулдаг бүтээгдэхүүн. Английн нэг сургуульд судалгаа хийхэд эмэгтэй хүн бол ямар ч золиос гаргаад хамаагүй залуу харагдахыг хүсдэг. А эрэгтэй хүн бол булчинлаг тэгээ бэлгийн шалах нь сайн байхыг хүсдэг. Ийм хоёр туйлын хүсэл байдаг юм байна л да. Тэгэхээр энэ Renova гэдэг бүтээгдэхүүн бол анх 22 гэсэн тодтолтой гарч ирсэн. Тэрний юу гэхээр хүний биологийн нас 22 насны дээр байгаад иж болно гэдэг хэлж байна гэсэн. Тэгэхээр энэ бол залуужуулна, дээрэс нь бас эрчүүдийн бэлгийн үйл ажиллагааг сайжруулах тийм ээ онцгой үйлчлэгээтэй ийм бүтээгдэхүүн эмэгтэйчүүдийн маань залуужуулах. За сүүлийн бүтээгдэхүүн энэ Felix гэх бүтээгдэхүүнийг ярихгүй болохгүй. Энэ бол үе мөчний зөөлөн эд болон холбогч ид ангиудыг нөхөж өгдөг тусдаа эрдэсүүд агуулсан гэж. За жишээ нь одоо залуучууд маань аав ээжийн маань хөл өвдлөө гэхээр уг нь бол тус болох гэдэг юм л да амхандаа л те тэгэнгүүтээ гүйжчихэд кальц аваад өгчдөг. Кальц сан гэж байна ээжигээ. А гэтэл нөгөө кальц чинь өөрөө хатууруулдаг элемент шүү дээ. Тэ? Гэтэл аав ээжийн маань үе мөч яага өгдөг байгаа гэхээр хатуураад өгдөг байгаа шүү дээ. Нөгөө зөөлөн эд нь байхгүй болчихсон учраас. Гэтэл нөгөө дээрэс нь кальц өчгөр нөгөө нь бүр хатуу болоод нухаад унаа шүү дээ, тийм ээ. Харин Felix гэдэг бол нөгөө зөөлөн эдийг хөвсгөлж өгөх. Холбогч ид ангиуд буюу бидний шүрмснүүдийг зөөлөж уян хатан байдлыг хангаж өгөх үүрэгтэй юм бүтээгдэхүүн байна шүү дээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд бол манай трансформ хөтөлбөрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг ангилд байж байгаа. Америкт 100% үйлдвэрлэдэг ийм бүтээгдэхүүнүүд байна да. Эдгээр бүтээгдэхүүнүүд ер нь хэр удаан хугацаанд хэрэгжилж нэг курс гэж ярьдэн шүү дээ. Тэг курс эмчилгээ болдог вэ? Ер нь цаашаа үргэлжлүүлээд хэрэглээд байх хэрэгтэй юм уу? Transfer Factor-ын бүтээгдэхүүн бол эм антибиотикийг бодвол харьцангуй энэ чинь өөр зүйл л дээ. Ерөөсөө биологийн нэмэлт бүтээгдэхүүн. Тэгэхээр хүнсний нэмэлтийг бол хүн өнөөдөр
ер нь эрүүл мэндтэй хайртай өөрчлөлтийг өөртөө бий болгох гэж байгаа юм бол ер нь хэрэгжилжийн зүйтэй гэж үздэг. Яг гоо манай монголчууд яг тэгж асуудаг нөгөө курс гэж яриад сурцсан. Тэгэхээр яг ер нь бол бид нар нэг тийм одоо бодиттой үр дүнгуудыг харж байна. Яг дараалан нэг тасралтгүй нэг 3-4 удаа хэрэглэсний дараа бол үнэхээр яг хүссэн сайхан үр дүн бий болж байна гэж байна. Тэрнээс биш ганц уугаа сайхан болчихно гэж бол байхгүй. Тэгэхээр ер нь бол 3-4 удаа гэсэн тоог хэлж болж байна. Тэгээ би саяны төвшин жаргалахын тайлбар дээр нэмээд хэлэхэд одоо сүүлийн үед манай залуучууд ерөнхийдөө монголчууд маань телевиз янз бүрийн одоо сайтаар мэдээлэл хэрэгслэр уургийн талаар одоо асуудлууд нэлээд сонссон байгаа. Тэгэхээр энэ против уураг болвол ерөөсөө хамгийн гол нь бол ямар нэгэн тийм нөгөө химийн орс найрлаг байхгүй. Одоо ямар нэгэн байдлаар гинт хүчтэй хүнд нөлөөлөл үзүүлэх юм ерөөсөө байхгүй. Яг уургийн хамгийн нарийн хэсэг хүний биед хэрэгцээтэй уургийг нөхөж өгдөг. Дээрээс нь энэ маань өөрөө одоо манай трансфер факторын яг үндсэн бэлтгэл байт юм трифактор формула гэдэг одоо хүний хамгийн сайн нархлааг зөвшрүүлж өгдөг, тэнцвэржүүлж өгдөг тийм бэлтгэл. Тэр маань өөрөө нэг хайрцаг нь тэр чигээрийн дотор агуулгдсан гэсэн үг. Тэгээд байхаар нөгөө энэ уургаа ууж байгаа хүн өнөөдөр зүгээр л наацхан ханиа томооноос ахуулаад элдв янзын нархлааны эмгэг, элдв янзын өвчин эмгэг үүсгэхээс хамгаалж өгдөг. Ялангуяа уурга уугаад ирэхээр хүний илэг их ачаал авдаг тий. Тэр одоо илэг дотоод 5 цул эрхтний үйл ажиллагааг харин эсрэгээр нь дэмжиж өгдөг, эрүүлжүүлэх зорилгоороос хүмүүс их хэрэгэлдэг л тий. Тэгээд энэ уурга маань бас нэг үзүүлэлт байгаа юм л да. Өөх шатах үзүүлэлт нэг өндөр. Тэгэхээр нөгөө нэг одоо илүүдлээ өөхтөө одоо хариун цэллүүдийн асуудал байна, гүзээ өөхний асуудал байна. Эдгээр өөхнөө шатаад ирэхээр хүнд ямар асуудал үүсдэг вэ гэхээр нөгөө арьс унжих тий. Тэгэхээр нөгөө арьсаа чангална гэдэг бол хүний хувьд маш том асуудал болдог. Тэгэхээр энэ уурганы гол үзүүлэлт бол бас нөгөө булчингийн масс буюу арьсны үйл ажиллагааг, арьсны ширхэнцрийг чангалж өгөх үзүүлэлтэнд 74% гэж ер нь их өндөр хувьтай гарч ирсэн. Тэгэхээр уургаа ууж байгаа хүн бол арьс унжих асуудлаас бас сэргийлдэг юм сайхан боломжтой гэсэн үг байна. Хүмүүсийн бас нэг тийм буруу ташаалч гэдэг юм тийм ойлголт байгаад тийм. Ер нь ингээд уураг нэмэлт бүтээгдэхүүн хэрглэж агаад хүссэн үр дүндээ хүрчээд орхичдаг шүү дээ. Одоо дасгал хөдөлгөөн. Тэнгүүд буцаад нөгөө энэ бүтээгдэхүүнээс хамааралтай болсон. Буцаал энийг хэрэглэхгүй л бол ерөөсөө амархан буцаад жин нэмдэг ч гэдэг юм уу те. Энэ тал дээр ер нь цаа бас зөвлөгөө өгөөч. За ер нь бол хүссэн зэндээ хүрсэний дараа за зөв бүтээгдэхүүн хэрэглэх юм бол эргээд тархахгүй байх боломжтой. Дээрээс нь яг хүн хүссэн зэндээ хүрэхдээ ямар нэгэн одоо үйлдэл хийсэн байгаа шүү дээ. Тэр үйлдэл нь одоо бие дээр нь дадал болчих юм бол цаашдаа өөрийгөө одоо зөв хооллоо тас төлөвлөгөө хийгээд аваад байх юм бол одоо эргээд тархахгүй байх нөхцөл нь бүрдэнэ. Хамгийн гол нь одоо зөв хооллох тас төлөвлөгөөнөө баримтлах тэр зүйлийг хаяхгүй л ах хэрэгтэй. Тэгээд зөв бүтээгдэхүүн хэрэглэх юм бол эргээд тархахгүй байх юм боломжтой гэсэн үг. Манай энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд одоо маш олон одоо хүмүүс байна. Одоо трансформ 1 2 3 одоо 8 хөтөлбөрт явагдаж байгаа. Эдгээр хүмүүсийн одоо ихэнх нь эргээд тархлаагүй одоо зөв амьдралын хэм маягтай орчихсон. Одоо амьдралдаа одоо ямар нэг илүүдэлж ингээ асуудал байхгүй одоо явж байгаа гэсэн үг. Тийм боломжтой. Одоо хөтөлбөрөө өргөжлүүлэх ёстой гэсэн үг. Хоёрдугаар болохоор ер нь буцаад ингээд хурдтай таргалдаг чинь одоо айгүй том асуудал болчиход байна л да бүсгүйчүүдэд. Ёлт ингээд өгөхөд ирэхээр сойчдаг тий. Тэгээд ёлтны дараа цагаан сар гэдэг нэг амар юм уу пүнк гэл одоо мантуу шиг буцаад таргалдаг ч юм уу тий. Тэгэхээр энэ юутай холбоотой гэхээр ер нь ингээд бидүүлээ бодоод үзэхээр бидний эсгээд нэг юм бөөнкөд юм байж байгаа шүү дээ. Бид нар чинь ингээд баахан эсээс бүтэж байгаа байхгүй. Тэгээд нөө эсээ нөө өлсгөөд л жин хасчихж шүү дээ нэгсэндээ. Өлссөн эс чинь ингээд хорчоод ингээд яхаараа мэдээж гадна тал дээр бол өвчиж харагдаж эхэлнэ тийм үү? Хөгшрөлт явуулж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хоолоо сойж жин хасах биш. Хоолоо сольж жин хасах гэдэг нь хамгийн чухал болж таарч байна. Нөгөө өлссөн эс өлссөн хүүхдэд нэг юм өгөх чи яадаг лээ те. Хам хам гал иддэг шүү дээ. Тэрэн шиг нөгөө өлссөн эсэнд чинь дараа нь нөгөө хүн ингээд зорилго нь биелчлээ тийм үү? Тэгээ болчлоо бүх юм аа. Тэнгүүдээ баахан идэж эхэллээ. Тэнгүүд нөгөө өлссөн эс чи яг хүүхд шиг буцаагаад айгүй их идэж эхэлдэг байна шүү дээ. Нөгөө өлссөн байгаа учраас шунж идэн тийм үү? Тэгэхээр нөгөө эс чинь нөгөө өрчлөлтөд тэлээд буцаагаад айгүй том болдог байхгүй. Эний чинь бид нар нөгөө жин хурдан буцаад нэмчлээ гэдэг шүү дээ. А гэтэл эсээ өлсөхгүй. Гэхдээ хамгийн зөв юмнуудын нөгөөд л яг л нөгөө эс маань өөрөө жижигрэхгүй галбирлаг гөлгөр тийм ээ залуулаг хിവэрэ тэгээд хэрэггүй жингээ хасцсан учраас дараа нь юм идэж уусан ч гэсэн тэрээс шууд ингэ шунж идэж илүү хурдан таргалдаг. Би жишээ нь ихэд трансформ хөтөлбөрт ороод бүр айгүй жин хассан байхгүй. Тэнгүүтээ сүүлдээ нөгөө найз нөхөд маань одоо чи одоо сүрээдсэн юм шиг харагдаад байна ч гэдэг юм уу. Эр хүн чинь нөгөө жин хасахтаа их жижигчгэр чинь онцгой харагддаг. Тэгээ би трансформ хөтөлбөрөөр дуусны дараа жин нэмэх гэж ингээд айгүй хийдэж ууж байгаа байхгүй. Тэгэхэд л жин нэмэгдэхгүй ингээд барьцсан бүр. Яа тэгвэл эд эсүүд хэрэгцээтэй нөгөө юм хаанцсан учраас те барьцсан байгаад байдаг. Тэгээ би бүр маш их хийдэж одоо яг жин нэмэх дасгалуудаа хийгээд ингээд овоо жин нэмж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр бүсгүүчүүд энэ дээр санаа зовох юм байхгүй. Та маш зөв галбиржиж жингээ ассан учраас буцаад илүү хурдан таргалах асуудал бол байхгүй гэж ойлгох нь шин.
Түр амьдралын зөв хэм маягт гэсэн. Яг жингээ хасаад өөрөө үр дүнгээ мэдрээд эхэлсэн хүн буцаж угаасаа нэг амир идэхгүй байхаа. Илүү их гоё болохын тулд яг амьдралын зөв хөвшилд орчихсон учраас тий таас түрүүсэн трансформ хөтөлбөрт ингээд дахиад хамрагдаад явдаг гэж үр дүнгээ дахиж улам сайжруулахын тулд тий хөтөлбөр маань ерөөсөө ингээд нөгөө 5 арга хэмжээ явуулдаг гэлээ шүү дээ. Ерөөсөө ингээд арга хэмжээнээс дараагийн арга хэмжээ залгаад, арга хэмжээнээс дараагийн арга хэмжээ. 50 хоногт оролцсон бол дараагийн 50 хоног дараа нь эхэлж яхна шүү дээ. Тэрэндээ дахиад л оролцоо. Та насан туршдаа л хөтөлбөртэй хамрагдаа явж болно. Зүгээр би бие дагаад явах боломжтой чадвартай болчлаа гэж үзсэн үедээ бие дагаад дасгалуудаа хийгээ явж болно те. Тэгтэл дасгалжуулагч нарын зааварчилгаа бол танд бол хизээд туслахад бэлэн байж идэг байхгүй. Тэгэхээр та бас дасгалжуулагч багш нарын талаар бас ур чадрын талаараас үзэгчтэй хэлвэл тий. За ер нь бол хүн ингээд хараад байхад манайхан аливаа бие галбирынхаа асуудлыг юм уу бие галбирынхаа асуудлыг мэрэгжлийн дасгалжуулагчид эрүүл мэндийн асуудлаа эмчид 100% даатгах гэдэг. Эмч бол 20% нь хариуцсан гэж байна шүү дээ. Гарцаагүй тохиолдолд эмчилж байна. 80% хин хариуцах хэрэгтэй. Эзэн биеэ хариуцж байгаа хүн өөрөө хариуцах хэрэгтэй байна шүү дээ. Дасгалжуулалт мөн адилхан. Заавал мэрэгжлийн тамирчин гэдэг чинь өөрөөр ажиллаж байгаа гэдэг рүү ярьсан ч тарих юм. Энгийн хүмүүс хоорондоо нэгдээд хийх юм бол илүү одоо бие биегээ ойлгож байгаа байхгүй. Дасгалжуулагч хүн бол шахан чадахгүй бол яв байж та тийм ээ. Харин трансформ хөтөлбөрийн дасгалжуулагч бол дандаа хөтөлбөрөөсөө төрж гарч ирсэн дасгалжуулагч нар. Трансформ хөтөлбөр 1-2 тоо оролцдог тийм үү. Дараа нь тэр хүнд үр дүнгийг харж байгаа дасгалжуулагч ирэхээ ингээд олгоод явдаг. Та ч гэсэн трансформ хөтөлбөрт оролцвол дасгалжуулагч ирэхээ бас аваад цаашдаа клубөө удирдахтай явах боломжтой байхгүй. Гол нь онлайнаар болохоор ерөөсөө бүх хүнд боломж болол нээлттэй тийм. Хөтөлбөрийн хувьд бол ер нь нэмэд хэлэхэд бол одоо нэг гой сайхан бие галбиртай болно гэхээр хүмүүс бэлтгэлээр зодоол тий. Эсвэл ямар нэгэн хоол хүнсээр ингээд зохицуулдаг. Бид нар сая ингээд яриан дундаа их гоё хэв маяг гэж их яриад байсан хүмүүс анзаарсан баг. Яхаарахгүй трансформ хөтөлбөр бол бидний амьдралын цоон шин хэв маяг болж байгаа юм. Ярөөсөө өглөө босгоос ахуулаад өглөөний тэр цаг хугацааг бид нар маш үр дүнтэй ашиглаж байна. Ажил дээр байгаа цаг хугацаагаа үр дүнтэй ашиглаж байна. Гэртээ ирээд их үр дүнтэй ашиглаж байна. 7 хоногийн амралтын өдрүүдэд бид нар хамтдаа үр дүнтэй ашиглаж байна. Тэгэхээр ерөөсөө энд ямар нэгэн байдлаар таныг одоо амар зовоогоо бэлтгэлээр зодоод байгаа юм биш. Ерөөсөө л өдөр тутам танд олдож байгаа амьдралын цаг хугацаа тэр үйл ажиллагааг маш зөв зүйтэй зохион байгуулалтанд маш наривчилсан гайхамшигтай энэ төлөвлөгөө гаргаж хөтөлбөр гаргаж даалгавар өгж ингэж явдаг. Тэгээд ямар сандэл зүгээр одоо 7 хоног болгоны бүтэнсээ өдрөө өглөө болгон бид нар сайхан урагшаа богд таархан луга гарч хамтдаа бас сайхан эрүүл цэвэр агаарт гарч хамтдаа сонирхолтой нэг хэсэг цаг хугацааг ч гэсэн хамтдаа өнгөрөөдөг. Хэдий бид нар онлайн гээ явж байгаа боловч яг уулзахгүй тохиолдол байж та онлайн чинь. Тэгэхээр 7 хоног болгоны нэг өдөр бид нар хамтдаа ууланд гарах. Иймэрхүү хөтөлбөрүүд ийм сонирхолтой хөтөлбөрүүд бас бид нар байдаг л да. Тэгээд их сайхан хамт олон болдог. Ер нь бол энэ трансформ хөтөлбөрт орсноос хойш хүмүүсийн амьдралын хэв маяг бол тэр чигээр үнэхээр гайхалтай. Идэвхтэй бөгөөд их сонирхолтой болж хувирдаг л да. Тий. За бас бидний бас ярилцах хугацаа бас тун хатгаа өндөрлөх гэж байна. Тэгээд өглөөрчлэн бас хүрэлцэн ирж бидэнд хэрэгтэй мэдээллээс хуваалцсан та бүгдэд баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийг бас үзээ сууж байгаа хүмүүсээс асуумаар санагдж байгаа энэ хөтөлбөрт хамрагдахын тулд хаана очиж хандах вэ гэдэг юм. Эдгээр бүтээгдэхүүнийг худалдаж авах юм бол бас хаана хэн хандах вэ гэд энэ тал дээр бас мэдээлэл өгөөд нэвтрүүлгээ өндөрлөлөө хэвдэл. За мэдээж доор бол утасны дугаарууд байж байгаа. Эдгээр утас руу та хандаж болно. Хэрвээ энэ нэвтрүүлэг маань Facebook-оор танд хүрсэн ч байдаг юм уу те сошиалаар ирсэн бол танд илгээсэн тэр хүнтэйгээ эргэж холбогдоход манай трансформ хөтөлбөрийн оролцогчид бүгдээрээ танд туслахад бэлэн байгаа. Хөтөлбөрт бол манай офс маань энэ Оросын элчингийн уртлын Твин Тавер гэдэг хоёр өндөр шилэн барилга байгаа. Тэрний 6 давхарт байрладаг. Тэнцээ хурж ирээд бүтээгдэхүүнүүдэд худалдаад бүтээгдэхүүнүүд бол бэлэн байж идэг. Захиалаад хүлээх юм уу тийм асуудал бол байхгүй. Тэгээ хөтөлбөртөө оролцох нэгэнт бүтээгдэхүүн авж байгаа бол та хөтөлбөртөө оролцоол явсан дээр тий. Тэнцээ заавар зөвлөгөөгөө аваад явна. Тэгээ эцэст нь хэлэхэд бол үзэж байгаа та бүхэндээ зориулаад хэлэхэд амьдралын хэв маяг гэдэг бол маш чухал. Тийм учраас эрүүл амьдралыг бид нар одоо эрхэм болгоё гэсэн үгтэй. Эрхэм болгоод энэ хамгийн чухал зүйл шүү гэдэг орой дээр ингээд залж явах нь хамгийн зөв юм а гэж. Тэгэхээр та хэрвээ ууланд алхахыг хүсэж байгаа бол бие организмаа өөрчлөхийг хүсэж байгаа бол эерэг сайхан хамт олонтой болохыг хүсэж байгаа бол эрчимтэй хөдөлгөөн хийн тасралтгүй хийхийг хүсэж байгаа бол тэгээ өөрийнхөө тавьсан зорилгоос буцаж няцахгүйгээр урагшаа явахыг хүсэж байгаа бол трансформ хөтөлбөрт оролцоорой манай оролцогчтой холбогдоорой гэж үзэгчдэд хэлэх байна да. За чи яваа олны хувьд. За тийм. Ер нь бол амьдралын хэв маягаас солиж одоо хөтөлбөрт хамрагдсанаар одоо эрүүл мэндийнхээ одоо асуудлыг шийдэх бүрэн боломжтой юм хөтөлбөр явагдаж байгаа учраас та бүхнийг доорх дугаараар холбогдож одоо мэдээлэл авах боломжтой шүү гэж бас уриалж байна.
За таны хувьд? За тэгэхээр би үзэгчтэй хандаж хэлэхэд ер нь бол бид нар эргэн тойронд байгаа олон зүйлийг бид нар ер нь өөрчлөхийг хүсдэг. Ялангуяа одоо хайртай ханаа ижлээ хажууд байгаа найз нөхөд гэр бүлийнхнийгээ өөрчлөлтөнд хүсээд байдаг боловч ер нь энэ өөрчлөлт бүхний эхлэл нь би өөрөө юм а гэдгийг болгоно мэдж байгаа. Тэгэхээр манай энэ трансформ хөтөлбөрт оролцож байгаа хүмүүс бол дандаа л өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж яваа, өөрсдөө үлгэр болоод явж байгаа ийм л хүмүүс. Энд бол ямар нэгэн насны хязгаар байхгүй. Ерөөсөө бүхэл хүмүүс өнөөдөр энэ хөтөлбөрт хамрагдаад үнэхээр өөрсдөө өөрчлөлтийг бий болгож байна. Тэгээ манай хөтөлбөрийн өрөө бол өөрчлөлтийг өөрөөсөө гэсэн юм өрөөтэй. Тэгэхээр та бүхэн ч гэсэн өнөөдрөөс эхлээд өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлээрэй гэж хэлмээр байна. За тэгэл би яхаа өнөөдөр өглөөний зочноор за трансформ хөтөлбөрийн оролцогчид за ILD багийн гишүүд Төвшин Жаргал, Явуу Холон, Ариун Болднор хөрөлцөн ирсэн байна. Нэвтрүүлэгт маань хөрөлцөн ирсэн та бүхэнд баярлалаа. Кофе Эзэн нэвтрүүлэгтээ хамт байгаа эрхэм үзэгчдэд баярлалаа. Сувгай солилгүй бас UBS Телевизтэйгээ хамт байгаарай. Учир нь тун утгагүй студидтэй бид шинэ зочдтой эргээд уулзгална. Монгол улсын урлагийн медиа зүтгэл